Америкийг Ирантай хийх дайнд ялагдана гэж бодох болсон шалтгаантай нь яг юу юм бэ? Америкийн нийгэмд Иран дайн хийх улс төрийн хүсэл зориг, аж үйлдвэрийн хүчин чадал, мөн эрсдлийг нь даах чадвар байхгүй. Үндсэндээ Америк энэ дайныг аль болох хямд, хялбар, хурдан хийхийг л хүсэж байгаа. Трамп хэрэг би нисэх онгоцуудаа илгээн Тегераныг бөмбөгдөж Аятолла гэх шашны удирдагчийг нь устгахчих юм бол тэд зүгээр л бууж өгчихнө гэж бодсон. Энэ дайныг эхлүүлэх түүний төлөвлөгөөг үл энэ л байсан. Тэр Ираны соёл, түүхийг огт анхаараагүй. Тухайн үндэстнийг огт хүндэтгээгүй. Ингэж өрсөлдөгчөө үл хүндэт гэж дутуу үнэлж өөрөө тулаанд бүрэн тууштай оролцохыг хүсэхгүй байгаа учраас л энэ дайнд ялагдах юм. Ираны тактик нь энэ дайныг аль болох урт хугацаанд сунжруулах юм уу? Трамп өдөрдөгчдийг нь устгачаад байхад тэд яаж тисээд байгаа болоо? Бас Трамп үнэхээр хэрэг бид өдөрдөгчдийг нь бөмбөгдөгчхөл бүх зүйл аяндаа шинжлэгдэж бид ялчна гэж бодсон гэж та үзэж байгаа мó? Асуудлын гол шалтгаан нь яг юу вэ? Энэ дай хэрхийг нь эхэлсэн талаар маш их зөрүүтэй олон таамагуд байдаг. Өнөөдрийг хүртэл энэ дан яг яагаад тэгэлснийг хэн ч мэддэггүй. Нэг л үнэн гэвэл Трамп хэрв удирдлагуудыг нь устгахчвал тэдэнд бууж өгөхөөсөөр сонголт үлдэхгүй гэдэгт бүрэн итгэж байсан. Энэ оны 1 сарын 3-нд Америкийн нэгдсэн улсын Дельта хүчнийхэн Венесуэл руу нэвтэрч Мадурог барьж авахд тэд эсэргүүцэлгүй бууж өгсөн нь түүний энэ санааны баталгаа. Тиймээс Трамп толгойдоо Венесуелийн хууль өрийг л давтахыг хүссэн хэрэг.